Хэрэглэгчдээс яаж одоо илүү соёлтойгоор бас нэг хитрхи доошоо орчихгүйгээр тэгтээ яг нэг юм дипломат төвшөнд уучлалтгүй байх вэ? За энэ хэдэн үгнүүд байна. За ийм асуудал үүсэнд уучлаарай. Өөрөөр хэлбэл би шууд намайг уучлаарай гэхээс илүү энэ асуудал байгаад уучлаарай. Илүү асуудал руугаа анхаарлыг хандуулж байна. За ийм чирэгдэл гарч байгаад биднийг уучлаарай. Яг ингээд амар том асуудал биш байсан ч гэсэн хүн ууралсан болвол энэ чинь том асуудал биш юм. Ерөөхдөө баг зэргийн чирэгдэл гэдэг маягтай үгийн сонголтоо бас зүг их хэрэгтэй болов. За дараагийнх нь болохоор одоо намайг уучлаарай. Тэгээ шууд араас нь би танд яаж туслах вэ? Тэгэхээр илүү би танд туслах гэж байгаа хүн шүү дээ гэдэг одоо цариг та одоо дүр төрхийг та өөрөө бүтээх хэрэгтэй гэсэн үг. За манай сургалтын маань сүүлийн хэсэг болох одоо мэдээллийн ажилтнууд маань маш олуулан ажилладаг, олон салбар дээр ажилладаг. Одоо жишээ нь манай Coca-Cola компани нэгэн одоо жишээг хэлэхэд манай хэрэглэгчтэй нэг бод даатгал компани 7-8 салбартай салбар болгон дээр нь ингээд 10 хүн, зарим дээр нь 8 хүн ингээд олон хүн ажилладаг. Энэ хүн бүгдээрээ хэрэглэгч нарын зүгээс харуул нэг л утасны дугаар дээр нэг л байгууллага цаана байгаа. Тийм учраас яаж бүгдээрээ хамтдаа нэг байгууллагыг бүтээж нэг нүүр царайг бүтээж ажиллах вэ? За энэ дэр нэг баг зэрэг мэдээлэл өгье. За хүчтэй багийн хамгийн гол зүйл нь бол нэгдсэн алсын хараа байдаг. Тэгэхээр мэдээллийн ажилтнууд маань үе дотроо хуралдаад бидний ер нь алсын хараа юу юм? Ямар хэмжээний супер стандарттай одоо байгууллагыг бүтээх гээд байгаа гэдэг тэр стандартаа ер нь дундаа ярилцчих хэрэгтэй. За энэ их чухал. За дараа нь гишүүд маань одоо харж байгаа бол багийн гишүүд маань маш олон төрлийн чадвар мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэгэхээр санхүүгийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Одоо нөгөө яг л борлуулалтын үйл явцыг удирдах яваа учраас мөн маркетингтайгаа холбогдож ажилладаг учраас мэдээлэлтэй байх хэрэгтэй. Үнэхээр эн чинь яг ингээл техник засварын газар энд байж болно шүү дээ. Техникийн үйлчлэгээ байж болно. Тэгэхээр хэдийгээр ресепшн дээр үйлчилж байгаа ч гэсэн техникийн маш өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй. Гэх мэтээр ер нь мэдээллийн ажилтнууд бүх функцийг базаж ажилладаг учраас дотроо ийм кросс сургалтууд гэж ярьдаг. Алба нэгжүүдийн хоорондох бие бинийгээ сурах үйл ажиллагаа маш идэвхтэй байх хэрэгтэй. Тэгвэл их хүчтэй байдаг. За дараагийнх нь багийн гишүүд бие биендээ маш талархалтай ханддаг байх хэрэгтэй. Мэдээллийн ажилтан гэдэг бол хүнтэй харьцдаг, маш олон төрлийн зан төлөвтэй, олон төрлийн одоо нөхцөл байдал дээр байгаа хүнтэй харьцдаг учраас маш их стрессийг авдаг. Тийм учраас ер нь байгууллагууд маань амралтын цагийн стандарт гэж байдаг. За та бүхэнд санал болгох амралтын цагийн стандарт нь гэвэл хүнтэй харьцдаг хүмүүс маань 90 минут тутамд 10 минутын хамгийн багтаа яг 100% амралтыг авдаг байх хэрэгтэй. Мөн 20 минут тутамд ямар нэгэн байдлаар суудлаасаа босдог байх хэрэгтэй. Ядаж нэг 30 секунд суудлаасаа босоод нурууныхаа чилийг гаргадаг ч юм уу. За энэ бас хүнд их тусалдаг. Яг тэр хүн суугаа байдалд 20 минутаас илүү хугацаанд орохоор хүний тархил руу ирж байгаа цусан хангамж ерөнхийдөө 50-аас илүү хувиар багасдаг. За тийм учраас байн босчих хэрэгтэй. За дараагийн маань санал болох зүйл нь ажилчид бие биендээ байнга талархалтай хандж явах хэрэгтэй. Ер нь хүнд талархалтай хандна гэдэг бол хүнийг аз жаргалтай байлгахын хамгийн одоо том одоо түлхцүүдийн нэг байдаг. Тийм учраас одоо юу гэдэг чинь мэдээллийн ажилтнууд бие биендээ уцаа шилжүүлэхдээ за баярлалаа эсвэл одоо наа цаасаа аваад өгөөч гэхдээ хүртэл баярлалаа. Тэгэхээр бие биендээ баярлалаа гэж хэлдэг соёлыг мэдээллийн одоо албан сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. За дараагийнх нь бол ер нь нэг ийм ойлголт байдаг. Маш олон хүний хувьд хүн өөртөө арчаатай ханддаггүй хүн яаж бусдад арчаатай хандах юм бэ гэдэг ойлголт байдаг. Тэгэхээр мэдээллийн ажилтнууд ерөнхийдөө ярианы үгээр ярил цэмбэр байх хэрэгтэй. Хүн өөртөө айгүй арчаатай харагдах хэрэгтэй гэсэн. За тэгэхээр мэдээллийн ажилтнууд маань одоо юу гэдэг энэ заавал одоо тэгэл амар фитнест яваал мундаг гоё харагдах албатай гэсэн үг биш. Одоо хамгийн наазах нь хэлэхэд зүгээр л гоё цэвэрхэн зэгцтэй харагдах хэрэгтэй гэсэн үг. Тэгжээж ер нь энэ хүн надад сайн тусалж чадах юм байна гэдэг мэдрэмжийг хэрэглэгч нар авдаг гэсэн үг. За тэгэхээр би эрүүл мэндэд маш сайн анхаарч явах хэрэгтэй. За тэгээд хамгийн сүүлд нь нэг зүйлийг сануулan хэлэхэд мэдээллийн ажилтнууд маань байгууллагын энэ их хөрөнгө мөнгийг яг нүүрээрээ авч үлддэг ажилтнууд байна. Тийм учраас үнэнч хэрэглэгчид гэдэг зүйл ямар чухал юм бэ гэдэг талаар ганц зүйлийг хэлье. За энэ бол Америк нэгдсэн улсын зах зээлийн тоо баримт байгаа. Альва компани дээр үйлчилгээний ажилтан таагүй харилцсан тохиолдолд ирсэн 10 хүн тутмын нэг нь ахиж тэр брендэд хизээч хандаж сонирхохгүйгээр гомддог. Тэгэхээр та 10 хүнтэй харилцахдаа би нэг хүний гомдоосон билүү гэдгээ байн бодож явах хэрэгтэй.
За энэ бол маш чухал. За тэгээд маш олон бизнесүүдийн хувьд үнэн хэрэглэгчид буюу давтан хэрэглэгчдээс орж ирж байгаа орлого гэдэг бол хамгийн том орлогын том хэмжээ байдаг. Одоо чинь рестораны бизнесүүдэд бол бараг 80% нь орлого нь давтан үйлчлүүлэгч нараас орж ирж идэг. Тэгэхээр 20% үйлчлүүлэгч нар нь дандаа шинэ хүмүүс байна гэсэн үг. Тийм учраас хүнийг ингэж өөртөө байгууллагатай татаж сайн ингэж үнэнч харилцаатай болгох нь ер нь тухайн бизнесийн урт удаан хугацаанд санхүүгийн доктортой байдлаа хадгалах хамгийн том үндэс нь бол тийм аа. За тэгээд мөн яг санхүүгийн утгаар нь ярих юм бол нэгж хэрэглэгч нар маань шинэ хэрэглэгчийг татах зардал маань үнэн хэрэглэгчийг дахин оруулах зардлаасаа 5 дахин өндөр зардалтай байдаг. За тийм учраас байгаа хэрэглэгчтэй сайхан үйлчлэх нь танай байгууллага маркетингийн зардлыг чинь 5 дахин хэмнэх шүү гэдгийг та бүхэнд сануулж хэлэх гэсэн юм аа.